Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За юу болоод гинт гэр хорооллоо явчихваа гэж байгаа. Бас гайхчихж магадгүй. Хашаандаа сайхан амьдрыг гэдэг төрийн бас байгууллагыг байгуулад 8 жил гэр хорооллолтой ажиллаж байна. За тэгэд манай хашаандаа сайхан амьдрыг группийг мэддэг гишүүнээр нь байдаг хүмүүс байна уу энд? За баярлалаа. За тэгэд ер нь бол Монголд 950 мянган өрх байгаа. За 950 мянган өрхийн маань 30% нь одоо тэр буцчихлаа. Энэ дээр дарнас тий. Өндөр давхрын орон сууцнд 30% нь орчиж. За Монгол гэрт 30% нь амьдарч байна. За ийм нүхэн жорлонтой, яндантай байшинд 40% нь амьдарч байна. Ингээд харах юм бол бидний 70% нь нүүрстүүлж нүхэн жорлонд бие засч амьдардаг гэсэн үг. Тийм учраас бид нар яг энээс үүдэж гардаг олон асуудлууд байна л да. 70% монголчууд юм байна. Улаанбаатар хотын 50%. За мэдээж сая бол манай инхч бол нэлээд ярьчлаа. Энэ гэр хорооллын 200 мянган яндан, 220 мянган яндангийн 50% нь байшин, 50% нь монгол гэр байна. Үүнээс үүдсэн утаа Улаанбаатар хотын 80% гэдэлж байгаа. За тэгээд мэдээж одоо харамсалтай ганц сүүлийн үед нэг харамсалтай мэдээ байгаа. Гэр хорооллын нийт байшингуудын 80% нь газар хөдлөлтийн 5 баал тэсвэрг өгч байгаа. Гэр хорооллын байшингууд. Бидний өөрсдөө барьсан байшингуудын 80% нь газар хөдлөлтийн 5 баал тэсвэрг байна гэж. За мэдээж сая өмнө говьд явсан шуурга. Бидний өөрсдөө барьсан байшингууд ингээд дээвэр нь хийсээ явцдаг. За иймэрхүү одоо асуудлууд байна гэж. Би нөгөө хашаандаа сайхан амьдрыг гээд явсан чинь хүмүүс намаагүй чи өөрөө орон сууцсан суучаад одоо хашаа байшин яриад ингээд зохимжгүй биш үү? Чи өөрөө үлгэр жишээ байл да. Тийм учраас би энэ нэгдүгээр хорооллын хойтлын уулын орой дээр нэг юм энэ байшингийн яг талыг дутуу барьсан байшинг аваад энэ байшин гэр хороололд би яндангуу, нүхэн жорлонгуу, дулааны алдагдaltaгүй яаж барьж болох вэ гэж би ковидын үед 2 жил үтсэн. Тэгэд энийг бол маш сайн дулаасан, яндангуу барьж чадсан, нүхэн жорлонгуу ийм байшин барьсан баг. Тэгэд эндээс би юу гэж ойлгосон бэ гэхээр би бол мэрэгжлийн хүн биш учраас бид нар өөрсдөө энд нэг тоог хэлчихье. Нийт монголчууд гэр хороолд амьдарч байгаа хүмүүс цуслан ч гэсэн адилхан. Жилдээ 10 мянган байшинг барьдаг гэж. Яндантай, нүхэн жорлонтой байшинг 10 мянга. Тэгэхээр одоо манай хаусны компаниуд нийлээд жилд 1000-ыг барьдаг уу? Бараг үгүй. Тийм учраас яаж нэ бид нар ихэвчлэн өөрсдөө байшингаа барьдаг гэсэн. Тийм учраас би энэ байшинг 2 жил барихтаа юу ойлгосон бэ гэхээр зураг төсөв төлөвлөлтөд барих юм бол зардал хэмнэх юм байна гэж ойлгож. Зардал хэмнэх юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт чанартай материал ашиглах юм бол бид нар яг урт настай байшин барих юм. За гуравдугаарт мэрэгжлийн гүйцэтгэл, мэрэгжлийн баг хөслөх юм бол бид нар санаа амар байж болох юм байна гэсэн. Ийм 3 зүйлийг хэлж байгаа. Та бүхэн мэдэндээ ялангуяа зураг төсөл дээр бол манай гэр хорооллын энд сууж байгаа хүмүүс бол бүтээн байгуулагчид, барилгын салбарын хүмүүс учраас бүгдээрээ зураг төсөлтэй байшин барьдаг байхаа гэж бодож байгаа. Манай гэр хорооллод амьдарч байгаа хүмүүс, цусланд байшин барьж байгаа хүмүүс зүгээр ингээд төсөөлчдөг. За нэг том сайхан галтгоотой, нэг том өрөөтэй, нэг ээж аавын өрөөтэй, ахаад том хүүгийн өрөөтэй, нэг охины өрөөтэй. За тэгээд нэг ажлын өрөөтэй гэд төсөөлчдөг. Тэгээд бидний төсөөл бол маш том байдаг. За нэг 100-аас доошгүй метр квадрат тэгэл боддог. Тэгээд нэг 2 давхар ч юм уу байшин барьдаг. 80 метр квадратаас дээш байшин барьдаг. Гэтэл яадгүй 5 жилийн дараа нэг хүн тустай гашдаг. 8 жилийн дараа дахиад нэг охин тустайгаар эсвэл ихтэй сургуульд явчихдаг. За 10 жилийн дараа бага хүн гараа явчихдаг. Ингээд бид нар яадгүй. Магадгүй нэг тухайн байшин барьснаас хойш 10 жилийн дараа бид нар нөгөө байшиндаа соёлхноо үлддэг. Ингээд нөгөө нэг 120 м квадрат байшингийнхаа бид нар яадгүй 20 м квадратыг л ашигладаг. Үлдсэн 100 м квадрат нь яадгүй ямар ч ашиглалт байхгүй. Дулааны мөнгө төлөөд, цахилгааны мөнгө төлөөд ингээд байчдаг. Ийм одоо үр дүнгүйгээр манайхан төлөвлөхгүйгээр бодохгүйгээр хийдгээс болж ингэж алдаа гаргаж байна гэж. Тийм учраас одоо та бүхэн мэдэн шүү дээ ингээд цусланд айгүй том байшингууд байдаг. Би нэг айд очиж ирсэн. Эхнэр нь ганцаараа үүднийхөө өрөөнд суучсан. Үгүй та ингээд энэ бусад өрөөндөө ордон. Үгүй. Нөхөр маань хөдөө явцсан.
энэ бусад өөрөө чөтгөртэй болсон. Тэгэхээр яадаг вэ? Бид нар ийм л байдалтай яг өнөөдрийнхөөроо төсөөлөөд хүсэл мөрөөдөлтөд автаад хэтэрхий том байшин барьдаг. Тийм учраас өөрсөндөө тохирсон байшин барих хэрэгтэй шүү гэсэн санаа. За тэгээд зураг төсөвтөө энэ дээр бол нөгөө том биш, сүүлийн үед бол минималист. Мэдээж Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтнээс л учраас халаахад асар их зардал гардаг учраас баг байх тусмаа халаалцын зардал бага байна гэсэн санаа. За таамгаар биш зургаар барья гэдэг ийм санаа байгаа. За саарл биш ногооноор энэ концепцийг та бүхэн одоо ойлгож байгаа байх. Энэ юу вэ гэвэл аль болохоор яндангу, дулааны алдагдaltaгүй, нөхөн жорлонгу, усны хэмнэлттэй ийм байшинг бид нар төсөөлье гэж. Хэрвээ бид нар ногоон байшин төсөөлж чадах юм бол бид нар яах нь санхүүжилт авах, зээл авах боломжууд нэмэгдэж байгаа. За мэдээж бол материал дээр бол сая манай их ч нэлээд ярьчлаа. Одоо бид нар бол нэг иймэрхүү байдалтайгаар яадгүй материалыг цуглуулдаг. Илүүдл бетон байна уу? Илүү шал байна уу? Илүү гарцсан хаалга байна уу? Ашиглаж исэн хаалга байна уу? Тэ? Ашиглаж исэн одоо тийм юу гэдгийг дутуу хайчихсан тийм материал байна уу? Гэх мэтлэнгээр яадаг вэ? Бид нар баталгаагүй, чанартай биш, стандартын биш материал ашиглаж барьдгаас үүдээд түрүүний салхинд хийсдэг байшингуудыг бид нар бариад байгаамаа. За тэгээд 100 айл руу 100 явдаг биш гэдгийг бол сая зөндөө ярьчлаа. За тэгээ ер нь бол бид нар өөрсдөө байшингаа барих гэж байгаа бол мэрэгжлийн үйлчлэгээ заавал авч сурах хэрэгтэй байна гэж. Энд одоо магадгүй энэ 100 ч юм уу энэ 3 жилдээ байшин барина гэж бодож байгаа хүмүүс байна уу? Хөвдөө. Гараа өргөдөх үү? За нэг хөвдөө нэг хаус барина гэж бодож байгаа хүмүүс. За тэгвэл та бүхэн маань түрүүний хэлдгээр зураг төсөлтөө бариарай. Нэгдүгээрт. Хоёрдугаар чанартай материал ашиглаарай. Гуравдугаарт мэрэгжлийн үйлчлэгээ аваарай гэд. За энэ бол одоо компани сурчлагаа болчихгүй байх. Жишээлбэл ингээд пассив барилгын хүрээлэн гэдэг байгууллагаас улирал болгон ийм сургалт явуулдаг. Яаж барилгаа яндангуу дулааны алдагдaltaгүй барих вэ гэдэг. Пассив байшин гэж юу вэ гэдэг. Яаж тэр дулааныг өөрийг үүсэхгүй байх вэ? Гэх мэтлийн ийм сургалтууд байнга явдаг. Ядаж бид нэр өөрсдөө барихгүй ч гэсэн мэрэгжлийн сургалтанд өөрсдөө мэдлэгтэй болчих юм бол хэн нэгнээр бариулах яах вэ? Бид нар өөрсдөө байшингаа яаж барьж байгааг хянц сурах хэрэгтэй. Тэрнээс биш бөө мэднийг нөхдүүд өгөөл ингээд бүх мөнгөө өгөөл дараа нь бөөн дулааны алдагдал, бөөн цанталт, бөөн мөөгөн зүрхэлждэг. Тийм учраас бид нар өөрсдөө мэрэгжлийн үйлчлэгээ авч сурах хэрэгтэй байна. Дээрээс нь бид нар хинээрч байшин бариулсан гэрээ хийдэг болмоор байна. Баталгаа гаргуулдаг болмоор байна. Гүйцэтгэлийн хяналтыг мэрэгжлийн хүмүүсээр тавиулдаг болмоор байна. Ингэх юм бол бид нар яах вэ? Түрүү хэлсэн шүү дээ. Жилд 10,000 яндан босоод байна байшингийн. Утаа улам ихсээд байна. Хорон улам нэмэгдээд байна. Бид нар улам эрүүл мэндээр хохироод байна. Тийм учраас бид нар стандартын бус барилга бариад байгаа учраас яндантай байхаас өөр аргагүй. Утаатай байхаас өөр аргагүй. Нүүрс төсгөөс өөр аргагүй болчихдог. Тэгэхэр чинь энэ утаа нэмэгдэхгүй байх. Тийм ээ. Тийм учраас бидүүлээ байшин барилга барихтаа жоохон мэрэгжлийн хандъя гэж ингэж хэлж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь бол нэг зүйлийг бас уриалмаар байна. Юу вэ гэхээр нийтдээ Улаанбаатар хотод 120,000 байшин байна. Яндантай. За ингээд жилд энэ яндангийн тоо 10,000-аар өсөж байна. Монгол гэр 90,000 байгаа. Монгол гэрийн тоо харьцангуй буураа явж байгаа. Жилд нэг 5,000 орчмоор буурж байгаа. Байшингийн яндантай байшингийн тоо жил болгох гэсэн өсөж байгаа. Тийм учраас сүүлийн үед яндангуй байх, нөхөн жорлонгуй байх, дулаан алдагдaltaгүй байх, дотор агаарын чанар нь эрүүл байх, усанд хэмнэлттэй байх. Ийм технологиуд Монголд аль хэдийн ороод ирлээ. Та бүхэн сонсож байгаа бох. Passive house, hybrid house, эрчим хүчний хэмнэлттэй байшин, tiny house, тэ гэртүү. Ингээд залуучууд бүх технологиудыг оруулаад ирсэн. А гэтэл энэ технологиуд, энэ байшингууд гэр хороол руу орохгүй байгаа. Орохгүй байгаа. Гэр хорооллынхын энийг бариулж чадахгүй байгаа. Энэ дээр ерөөсөө санхүүгийн механизм дутагдж байгаа. Өнөөдөр гар утас авахд маш амархан байгаа. Пүрүүс 30 авахд маш амархан байгаа. Гэтэл жорлонгоо өөрчлөхөд, байшингаа дулаалахад, тийм ээ? Эко байшин барихад асар хэцүү байгаа. Зээл олдохгүй байгаа. Банкн дээр очихоор яаж гинэ? Таны нас чи хэтэрсэн байна. Та тэтгэврт орцсон юм байна. Таны орлого хүрэхгүй байна. Барьцаа өрөнгөчин болохгүй байна. Хүрэхгүй байгаа. Тийм учраас бид нар энэ санхүүгийн системийг уян хатан зөөлөн болгох зайлшгүй шаардлага байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт гэвэл ер нь энэ барууны орнуудад төрөний хилдэг эрчим хүчний хэмнэлттэй энэ пассив байшин барихад 30-аас 50 хүртэл хувийн татаасыг өгдөг болсон байна. 50 хүртэл. Яагаад гэвэл
агаар бохирдуулахгүй, хөрс бохирдуулахгүй байгаа учраас ийм татаасыг өгдөг болсон байна. Тийм учраас би та бүхэнд хамгийн түрүүний слайдн дээр хэлсэнчлэн саарл биш ногооноор айл болохоор яндангуу нүхэн жорлонгуу байшинтай болроо гэж уриалж байна. За баярлалаа та бүхэнд.